За сайн байцгаана уу найзуудаа, ингээд шинэ бичлэгтээ уулзж байгаадаа маш их баяртай. Тэгээ өнөөдөр танилцуулах гэж байгаа пүүзийг маань ер нь Instagram дагдаг хүмүүс маань мэдчихэж байгаа. Тэгээд би танаас нэг л юм хэлдэг. Би ганц л юм загтдаг. Instagram-ыг маань дагаараа. Instagram-тай маань ойрхон байвал шинэ мэдээллүүд, атлетийн хямдхан пүүзнүүд, ямар хөө пүүзнүүд байна бүгдийг мэдэх байгаа. Тэгээд өнөөдөр танилцуулах пүүз маань болохоор би нэлээ үлээсэн чинь 2018 оны 2 дугаар сард гарсан пүүз байгаа. Тэгээд одоо ч баг хагас жил хүлээснээр ч давлаа. Тэгээд хямдрах болоо гэж нэлээ үлээгээд тэгээд StockX-ээс авсан байгаа. Уул нь пакэжтай байсан. Тэгээд задлсан видео хийсэн бичлэг маань жоохон онцгүй болоо. Тэгээд зөв ресипт нь харуулаа авчиж гэж бодлоо. StockX-ээс авсан. Тэгээд худалдаанд гарсан нь болохоор $150 байгаа. Тэгээд StockX-ээс авсан нь болохоор $110 авсан. Та бүхэн лейблийг харж байгаа Nike Epic React 2018 Flyknit 2018 он гарсан Nike-ийн тренд бүтээгт үнүүдийн нэг байгаа. Энэ онд Nike-гаас ер нь Adidas-ийн Ultra Boost NMD ер нь Adidas-ийн Boost технологи эсрэг энэ Nike React гэдэг технологиг гаргаснаар ер нь Adidas-ыг нэлээд эвгүй байдалд оруулж ийн гэж хэлж болохоор байгаа. Яг гэвэл 2018 он Nike Adidas-аас ер нь хамаагүй илүү борлуулалттай байгаа. Тэр энэ шинэ технологи нь маш их хүмүүс таалагдж байгаа. Тэгээд энэ Epic React пүүзний хувьд гэвэл одоо Ultra Boost-ээс 100 г бараг хөнгөн байгаа. Size одоо Америкаар 10, Монголоор 44 size нь болохоор 230 орчим грамм байхад Ultra Boost болохоор 330 хэдэн грамм байдаг. Тэгээд Ultra Boost-ээс маш хөнгөн, хөлд маш эвтэйхэн ер нь Boost-ээс тутгааргүй шинэ технологи гарсан гэж хэлж байна. Гэхдээ одоо өмсгөд мэдрэх мэдрэмжийн Boost-ийн хувьд бол арай өөр. Гэхдээ надад бол React маш их таалагдж байгаа. Энэ миний React 2 дахь пүүз. Эхнийх нь пүүзийг бас манайхан мэдж байгаа Nike Instagram дээр нэлээд хэдэн зургийг оруулсан. Ер нь энэ зунжангаа React өмсөж байгаа гэж хэлж байна. Тэгээ энэ болохоор хамгийн анхны ингээд улан тэрчигтэй React гарсан пүүз байгаа. Яг энэ технологиг ашиглаж ирсэн 3 дахь пүүз нь. Хамгийн анхны 2 пүүз нь болохоор Jordan-аас болохоор Nike Jordan Superfly гэдэг загвар байгаа. Nike-аас болохоор Nike Hyperdunk 2017 энэ технологиг ашигласан. Гэхдээ дунд уланд нь ашигласан байгаа. Энэ яг ингээд нэлэнхүүдээ React ултай байгаа. Тэгээ энэний сул тал нь болохоор энэ голын нэмэлт материал хүйсгээр айгүй урд илэгдэж байгаа жоохон сул тал байгаа. Nike-аас энийг шийдээд дараагийнхаа шинэ загварууд дээр ингээд битүү хийх юм уу, арай өөр маягаар хийх байх гэж бодож байна. Тэгээд бас нэг сул тал нь болохоор яг энэ өмсдөг энэ хэсгийн зөөлөн хэсэг дээрээ жоохон өргөөлтэй хүмүүс бол жоохон барьж байгаа. Тийм болохоор одоо өмсөхдөө бариу өмсөх дургүй хүмүүс бол нэг хагас сайзаар томруулж авал их зүгээр юм байлээ. Жишээ нь 42 өмсдөг хүн 42 хагас ч юм уу. Би 7 хагас өмсдөг дээр 8-ыг авсан байгаа. Урагшаага жоохон томч гэсэн яг энэ хэсгээр бол аюу гоё байгаа. Яг таарсныг өмсөхөөр энэ хэсэг нь аюу их бариад байгаа юм шиг санагдаж байгаа юм. Тэгээ ялангуяа энэ ягаан өнгөнүүд надад маш их таалагдж байгаа. Эмэгтэйчүүдийн хор тавдрын эсрэг Nike-аас гаргаад нэлээд хэдэн жил болж байгаа. Жинхэнэ эрэгтэй хүмүүс ягаан пүүз, ягаан хувцас өмсдөг гэсэн үүрэгтэй. Breast cancer эсрэг ийм гоё өнгө байгаа. Тэгээ манайхан ч одоо мэддэг болоод удаж байгаа л үү дээ. Зөвхөн эмэгтэй хүмүүс ягаан пүүз өмсдөггүй гэдэг. Тэр өнгөний сонголт аль болох тод хүний нүдэнд тусгаар өнгөнүүд тренд болж байгаа гэж хэлж болно. Тэгээ энэний дараа чадвал Nike Air Max 270 авч танилцуулъя гэж бодож байгаа. Энэ оны бас тренд бүтээгдэхүүний нэг. Тэр зах зээл дээр энэ 270 Epic React маш их давмгалаад ер нь бүүстнүүдийн үнэ харьцангуй хямдхан болцсон байгааг анзаарч байгаа. Өнгөрсөн 7 хоногт гэхэд миний Instagram story-г үзсэн бол Ultra Boost $30 авч ирсэн. Тэгээ өөр ч нэг танилцуулах зүйлийн пүүзэн дээр одоохондоо байхгүй байна. Тэгээд ямар ч юм өмсөөд нэг 2 сар юм уу 3 сар болоод дутагдaltaй талууд нэлээд илүү дэлгэрэнгүй танилцуулж бас болох бах. Тэгээ Nike-ийн сав нь болохоор зүгээр энгийн Nike-ийн савтай мэлээ. Би бол арай өөр сав байх болов гэж бодсон чинь энгийн савтайсан. Air Max 270-ийн хувьд бол маш гоё савтай савлгаатай гарсан байгаа. Тэгээ нэг ийм пүүз шинээр гарсан байгаа. Манайхан бас
одоо өмсч эхэлж байгаа бах. Над дээр нэг байгаа. Тэгээ 38 хагастайгаас хүмүүсээ бол пэйж рүү юм уу Instagram руу маань чат хийрээ тэгээ өөрчлөлт танилцуулахаар юм байхгүй байгаа. Тэгээд бас нэг сайхан мэдээ байгаа нь channel маань алидинэ 650 subscribe-тай болсон байгаа. Тэгээд 1000 хүрэхээр нь бэлэглэх болохоор тэгээд найзуудаа хүргээд 1000 болгочвол тэгээд их зүгээр байгаа. Ялангуяа 8 сар дуусаад хичээлийн шинжилгээд 9 сар болоход 1000 болчих юм бол бас хичээлийн шинжилдээ давхар бэлэхтэй үл их зүгээр байгаа. Тэгээд пэйж дээр маань бас 9 сарын 1-ний уралдаан бас давхар явж байгаа болохоор тэгээд тэрэнд идэвхтэй оролцоорой. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.